За, эрүүл амьдрал цахим нэвтрүүлэг үзэгч та бүхэнд Mom Medical клиникийн эмнэлгээс хүрч байна. За, манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mom Medical клиникийн эмнэлэг хамтарч ажиллаж байгааг дахин дуулгая. За, өмнөх дугаараар бид оролцогчийнхоо оролцогчдоо эмэгтэйчүүдийн үзлэгт оруулсан. За, эмэгтэйчүүдийн эмчийн зөвлснөөр оролцогчид маань яг шинжилгээ өгөөд түрүүчийн дугаар маань өндөрлсөн. За, харин өнөөдөр бид хоёр оролцогчийнхоо шинжилгээний хариуг бас авах гэж байна. За, оролцогчид маань ч гэсэндээ бас шинжилгээнийхээ хариуг хүлээж байгаа хараахан аваагүй байна. Гэхдээ та хоёрын хувьд бас ямар хариу байгаасаа ч гэдэм үү те ер нь юу төсөөлж байна те. Шинжилгээний хариу утсан дээр ирсэн боловч бид нэр өөрсдөө тэрийг уншиж чадаагүй. Одоо эмчдэрээ орохгүй хүлээж байна. Би бол гайгүй агаал гэж бодож байгаа шүү дээ. Таны бахал гэж бодож байна. Бас хариу эмчээс асуусан гэлээ. Ер нь хамгийн сүүлд хэзээ шинжилгээ бараг 2 жилийн өмнө л гэсэн. Тий. Нэвтрүүлэг маань Mom Medical клиникийн эмнэлгээс үзэгч та бүхэнд хүрч байгаа. За, оролцогчид маань яг шинжилгээнийхээ хариуг бариад дараагийн эмч рүү орж үзүүлнэ. За, мэдээж шинжилгээний хариун дээр үндэслээд эмч бас яг дараагийн үзлэг бусад нэмэлт онцлогоонуудыг санал болгох юм ингээд нэвтрүүлэгтээ үзэгч та бүхэн маань хамт байгаарай. Сүүлд бамбаага хэзээ үзүүлсэн? 23 онд Япон Монголд бүр компьютер харуулсан хонд. Тэгээд тэрнээс өшөрлөө. За, тэгэхээр тэр үед нь олон жижиг зангилаа байна гэсэн юм байна. Тий, олон жижигхэн зангилаа байна гэсэн. Ер нь танд өвдөжээс архах хууч өвчин байна уу? За. Юу байгаа вэ? Илэгний С вирустэй. Илэг хатур дөнгөж ихэлсэн. Гэхдээ энэ олон жил би бариад явж байгаа. Тий. С вирусаа болохоор тоолуулсан билүү? Тоолуулаад юм уусан боловч миний хэрэгэд тоологдсон шүү дээ. Тэгээд би дахиж юм аваа. Дахиж юм яваагүй юм. Тий. Тэр нь хэдэн онд үлээ? За, 14 оноос эхэлсэн мэдээж. Тэгээд тэрнээс хойш байнга гэмчлэг хийлэгддэг байж байгаа. 20 оноос хойш жаахан завсарсан. Гэхдээ би жилдээ 1 хийлэгдэг. Элэг хамгаалах хэмжлэгээ юу? Вирус эсрэг мэй бол дахиж уугаагүй юм тийм үү? Уугаагүй. Хатуурл эхэлж ийн гэж хэзээ уншилсан бэлээ? 14 онд. Ойлон катаж жоохон. Илгэн дээр үү? Тий, 0.6. Гэхдээ хэвийн 10 жил хэвийн барьж яваа. Сүүлд илэг зүсний эмчтэй хэзээ үзүүлсэн та? Өнгөрсөн 8 сар дүүргийнхаа эмнэлэг дээр яхан харуулсан. Яхад л харуулсан үү? Тий, өөр үзүүлэг. 2023 онд хамгийн сүүлд бамбаага үзүүлсэн болвол зангилаагаа ч хянуулна, ахиж үзүүлнэ, бамбай дааврын шинжилгээ гэж ихсэн ахиж өгөх хэрэгтэй байхгүй юу? За, ер нь бол зангилааныхаа хэлбэр хэмжээ, бүтцээс шалтгаалаад хэр хугацааны дараа хянах вэ гэдгийг ер нь шийддэг. Тэгэхээр таныхаа хэдийн 3 жил болсон учраас зангилаагаа хянуулаад бамбай үйл ажиллагаагаа тусаараа шалгуулна гэсэн үг. За, болгочих. Зүүн 62 98. Тэгвэл өнөөдөр гайгүй. Надлангаас гайгүй унаад гэхдээ би юм уудаггүй дарлтны юм. Хоромхоо хугацаанд бас унцдаг байхгүй юу? Сүүлд та даралдаа үзсэн. Өгчтөр үзсэн чинь 119 байсан шүү дээ. Өөрөө онцтой үзэхэд. Ер нь өдөр тогтмол үзэж байгаа юу? Үздэг даралдаа аюул сайд. За, хоёлаа шинжилгээнд дээрээ болохоор бамбай зангилаагаа хоёлаа хэлбэр хэмжээ бүтцийг хянуулна. За, цусны шинжилгээнд дээр болохоор бамбай 2 үндсэн даавраа, чөлөө Т3, чөлөө Т4 гээд бамбай улчирхаанаас ялгардаг үндсэн 2 даавраа, TSH гэх өнчин тархинаас ялгардаг бамбай зохицуулагч даавраа гээд эхний ээлжинд энэ 3 даавраа шалгаад, за, тэгээ бамбай үйл ажиллагаа ямар байгаагаа шалгах чинь. За, тэгээд хэрвээ энэ дааврууд нь өөрчлөлттэй гарах юм бол дараагийн бамбай эсрэг биеийн шинжилгээ ч юм уу тэр шинжилгээнүүдээ дараа нь бол эхний ээлжинд хоёлаа үйл ажиллагаа шалгаад болоо. За, тэгээд аль болохоор 50. За, үдээс өмнө 12 цагаас өмнө байвал илүү зүгээр. За,
За тэгээд өглөөний хөнгөн цай мандр уусан байж болно. Шинжилгээгээ өгөхдөө тэгэхээр та одоо гараа шууд шинжилгээ өгч болно гэсэн үг. За өдөөс хойш болох юм бол нөгөө бамбайн одоо өнчин тэрхний дааврынхаа биоритмээр даавар нь өөр цусндаа аяндаа ингээ буурдаг учраас өдөөс хойш бол аль болохоор шинжилгээг өгөхгүй юм л зүгээр байдаг шүү. За ойлгосон. Сайн байна уу? За сууч. Нэр нь нэмэлээ. Энэ талд нэг зам шүсэсэлхтэй та. Бамбайн ба зүүн дэлбэн дээр нь занглаа тэмтрэгдэж байна. Хоёулаа бамбаага үзүүлэх хэрэгтэй юм. Шүсэсэлгэрэг. Өнөөр хөндөрлж байна. Энд дээр байна уу? 172 104-тэй шүү татарлаа. Өнөөдөр юм явуулаа. Уугаагүй. Өчтөр хэдэн цагт уулаа? Өчтөр өглөө. Шинжилгээ өгнө гэдэг юм яваагаа юм уу? Тийм. Ер нь та эмээ уугаад яг 24 цагта даралтаад хянаж гин үү? Гайгүй дагш буурчдаг. Хидтэй бэдэн буугаад 130 мөчтэй. яг тогтмол 130-тай байж чадж байгаа юу? Эмээ яг уугаад хахад. За одоо та шинжилгээг өгчөөд ер нь бол даралтныхаа эмийг эхлээд уучихцаа. Тэгэхгүй бол даралтын 172 гээд өндөр байна. За хоёлаа дээр одоо юу шалгахаар байна гэхээр ходоодны ер нь бол өрслийн шинж тэмдэг байна. Тэгэхээр хоёлаа ходоодод урандуулна. За хевлээ хот элийг зүснээр улчирхааг нас шалгахаар байна. Хевлээ хотоо харуулна. Дээрээс нь даралт хэсэлт байгаа учраас зүрхний цахилгаан бичлэгээ хийлгэн дээрээс нь нөгөө цуснд хүүхд цусны үзүүлэлтүүдээ сахараа, бөөрийн үйл ажиллагаа, элгийн үйл ажиллагаа гайлалыг нь шинжилгээнүүдээ ер нь бол бүгдийг хоёлаа өгье. Тэгээ цусны ерөнхий шинжилгээ, шийсний ерөнхий шинжилгээ гэх мэтчлэн одоо шинжилгээнүүдээ өгье. За давхар нэмээд хоёулаа бамбаага бас шалгуулахаар байна. Яа тэгэхээр үзлэгээр таны бамбаа дээр бага зэргийн томрол байна. Дээрээс нь зэнглээ бас тэмдэгдэж байна. Тэгэхээр бамбагийн хот харуулах нь байна. За бамбайн дааврын шинжилгээг өгөх нь. Дааврын шинжилгээ болохоор эхний ээлжинд хоёлаа үндсэн 2 бамбайн даавраа, чөлөө Т3, Т4 гэдэг даавраа. За Т9H-гийн өмчин тэрхний зохицуулагч даавраа хоёлаа шалгуулъя. За. За үзэгчтэй хоёр оролцогчийн маань хувьд бол шинжилгээнүүдээ өгөөд эхний ээлжийн одоо эмч нартынхаа үзлэгт ороод ингээд зарим нэг шинжилгээнүүдийг төлөвлөсөн байгаа. За хоёр оролцогч маань түрүүчийн дугаар дээр хоёр шинжилгээ өгсөн. Яг одоо эндээс нөгөө шинжилгээнийхээ хариуг аваад дараагийн эмч буюу одоо нөгөө дотоод шүүрлийн эмч рүү орж шинжилгээнийхээ хариун дээр үндэслээд зөвлөгөөг авах гэж байна. Яг одоо хоёр оролцогч маань дотоод шүүрлийн эмч рүү орон та бүхэн нэвтрүүлэгтэй хамтаагаараа нэвтрүүлэг маань Мо Медикал клиникийн эмнэлгээс үзэгч та бүхэнд хоёр оролцогч дээр маань шинжилгээний хариун дээр үндэслэн зөвлөгөө өгөх гэж байгаа шиг байна тийм. За яг одоо яханы хариу хараа сууж байна уу? Тий. За та зөвлөгөөгөө өгч те бас ямар хөө юун дээр анхаарахаар байна те. За манай хүн чинь өмнө нь 3 жилийн өмнө хамгийн сүүлд үзүүлсэн бамбайн зангилаатай байсан. За тэгээ тухайн үед бол ер нь бол жижигвтер зангилаа гэж хэлж исэн гэсэн тийм ээ. За одооийнхын дүгнэлтийг харахаар зургийг харахаар бол зангилааных нь хэмжээ 2.8 см гэхээр ер нь бол том хэмжээтэй зангилаа байна. За тэгээд өөр бусад зангилаанууд нь бол ер нь жижигвтер ингээд хамгийн том хэмжээтэй зангилаа нь ийм зангилаа байна. За тэгээ энэ зангилааных нь хэмжээр ер нь бол томорсон учраас энэ дээр бол миний зүгээс бамбайн эсийн шинжилгээ өгөхийг зөвлөнө. За тэгээд эсийн шинжилгээний дараа энэ дээр ахиж зөвлөгөө авна гэсэн үг. За дээрээс нь нэмээд хоёлаа бамбайн дааврын шинжилгээгээ шалгасан тийм ээ. За бамбайн даавар дээр бол таних асуудалтай юм байхгүй. Өнчин тэрхний даавар нь хэвийн зохицуулагч даавар нь гэсэн үг. Тэр даавар нь яадгүй гэхээр бамбай улчирхаанаас ялгарч байгаа. Чөлөөт Т3, Т4-гийн хоёр дааврынхаа үйл ажиллагааг нь хариуцдаг даавар нь гэсэн үг.
зохицуулагч даавар нь хэвийн үндсэн дааврууд нь хэвийн. Тэгэхээр бамбай үйл ажиллагааны хувьд тань дээр асуудал байхгүй байна. Тэгэхээр одоо бамбай дутагдал юм уу эсвэл бамбай хордлого байхгүй гэсэн үг. Тэгэхээр тань дээр одоо зангилааны асуудал байна. Тэгээ зангилаагаа ойлоо нэмж шинжилгээ өгöd шалгуулах нь гэсэн үг шүү. За. Энд би нэмэлтэр нэг юм асууж байгаа. Одоо ингээд зангилаатай гэж байна шүү дээ, тий? Таны хувьд бол ахаад эндээс нэг шинжилгээ нэмэлтэр авагдана гэж байна. Хүмүүс би зангилаатай гэж одоо ярьдаг тохиолдол айгүйх байдаг, тий? Зангилаа яг хэдэн хэр хэмжээтэй байхтаа аюултай байдгийг, тий? Хизэнээс хойш юу н анхаарлаа хандуулж хэдийн эр давтамжтайгаар энэ зангилааг үзүүлэх хэрэгтэй байдгийн. Зангилаатай ч гэсэндээ түрүүн таны дээр шинжилгээнд дээр одоо зүйлүүд нь хэвийн байна гэж шүү дээ. Ийм байх боломжтой бас байдгийн байна. Зөв үү? Тэгэхээр тань дээр бас нэг хүмүүс эргэлзээд иж магадгүй зангилаатай л гэхэлэр би ерөөсөө л амар асуудалтай байна л гэсэн ойлголт авах гэдэг. Тэгэхээр энэ дээр та яригддаг зөв ойлголт өгч тий. За ер нь бол нэгдүгээр зангилаа бол нэлийн тархмал түгээмэл тохиолддог юмгийг одоо жишээ нь нийт одоо хүн амын нэг 50-аас 60%-ийг нь ер нь бол дунджаар нэг 50% гэж үздэг. Хоёр хүн тутмын нэг нь ер нь бол зангилаатай байх магадaltaй гэж ер нь байдаг. Тэгэнгუთ энэ зангилааны 90-95% нь хоргүй. Ямар нэгэн одоо хортой нөлөө үзүүлэхгүй гэж үздэг. За 5-аас 10% нь хортой байж болдог. Тэгэхээр тэр нөгөө хортой зангилаа буюу даавар ил оруулдаг зангилаа байж болно. Нэг бол бамбай хавдар байж болно гэсэн үг. Тэр нь за тэр тохиолдолд бол ялцчгүй эмчилгээний асуудал яригддаг. Бусад тохиолдлыг бол эхо шинжилгээгээрээ хянаад явна. За тэгэхээр нөгөө яг зангилааны одоо тоо ширхэг гэхээсээ илүүтэйгээр тухайн зангилааны бүтэц харагдах байдал нь ямар байна гэдгээс шалтгаална. За тэгээ хортой с жигтэй нэг одоо зураглал бол бамбайн зангилаа дээр харагддаг байна шүү дээ. Ингээ олон жижиг шохоожлттой ч юм уу, эхо ойлт хитрхи багтай ч юм уу, зах хүрээнд тодорхойгүй эсвэл хитрхи том хэмжээтэй гэх мэтчлэнгээр эсвэл ингээ олон жижиг шохоожлттойгээд ер нь бол нэг юм хортой сэжиглэх заавал шалгах хэвээр ийм зураглалыг харж агаад тэгээд тэр тохиолдлууд дээр эсийн шинжилгээгээ зөвлөж бамбайн зангилаагаа шалгадаг гэсэн. Тэгэхээр нөгөө иргэд маань бас зангилаатай л гэвэл аливаа ямиг нөгөө муугаар нь бодохгүйгээр бас илүү наривчилж тэрийг яг үнэхээр бүх асуудал байна аагүй байна гэдгийг нь илүү наривчилж тодорхойлуулах нь тий. За оролцогч нарын маань хувьд ер нь бол 60 насны төлөөлөл байгаа тий. Тэгэхээр 60 насны төлөөлөл дээр та нөгөө дотоод шүүрэл дээр яг ингээд энэ бамбаан тий шинжилгээ өгөх гэж зөвлөсөн учраас би магадгүй таны энэ зөвлснөөс харахаар энэ насныхан бас яг энэ төрлийн өвчлөлт тий энэ төрлийн асуудалд бас нөгөө нэг бас чиглээд идэх юм болов гэсэн юм хандлага авлаа л да. Тэгэхээр энэ яг одоо өдийн насныханд бас тохиолддог, нийтлэг тохиолддог зүйл үү? Юм гэв үү? Ер нь бол нөгөө нас ахих тусам зангилаа үүсэх магадлал нь ер нь бол нэмэгддэг. Дээрээс нь нөгөө чихрийн шижингийн асуудал бас яригдана. Дээрээс нь зүрх судасны өвчин гэдэг ер нь бол олон одоо архаг гэмгэгүүд ингээд нас ахих тусам ер нь нэмэгдэх хандлагатай байдаг. Тэгээ манай хүний хувьд бол өмнө нь зангилаатай байсан учраас заавал хянуулах хэрэгтэй. За тэгээд хэр хугацаанд энэ одоо одоо хянуулах вэ гэдгийг тухайн одоо хүн бүртэн тохирсон л хугацаа ер нь бол эмчнэр зөвлөн гэсэн. Зарим хүмүүсийн хувьд нүг ингээл эмч зангилаатай байна гэчихэд тэдэн жилийн дараа үзүүлж гэдэг юм уу те тоохгүй орхицсон штэ ч гэдэг юм уу нэг иймэрхүү юм байгаад идэг. Тэгвэл эн чинь нөгөө тухайн зангилааныхаа юунаас л хамаарат байгаа юм байна штэ. Тэ нөхцөл байдлаас л хамаарат байгаа юм байна штэ. Тухайн зангилааны яг бүтцээс л ер нь бол хамаарч байгаа гэсэн үг. Бүтэц хэмжээ хэлбэрээс. Тийм байна. Иргэдийн маань хувьд яг заасан хугацаанд нь л эргэж очиж үзүүлэх нь маш чухал юм байна. Тийм, тэр нь бол илүү ач холбогдолтой тийм байна. Нөгөө 21 зангилаа жилд нэг удаа хямдараараа түрүүн зүйлсэн гэж би хэлжсэн шүү дээ. Тэгээ тэр нь одоо 20 гэдэг нь аюултай. 20 одоо ихсэн байгаа гэсэн үг юм уу? 2.8 уу? Таних ингээ 2 см 8 мм хэмжээтэй зангилаа гэсэн үг байхгүй юу? Таны харагдаж байгаа энэ зангилааны бүтцийн одоо хэмжээ нь гэсэн үг ийм хэмжээтэй. Бусад одоо нэг хамгийн том байгаа зангилааны хэмжээтэй гэсэн үг байхгүй юу? Бусад нөгөө олон зангилаанууд нь жижиг хэмжээтэй байна гэсэн үг. Тэгэхээр 2.8 см гэхээр ер нь бол нэлээд жоохон том хэмжээтэй болцсон байгаад байна таны зангилаа. Тэгэхээр яг өмнөх одоо нөгөө хэмжээг бол хоёлаа санахгүй байгаа шүү дээ. Та бол надад жижигхэн гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол жижиг гэж хэлэхгүй. Тэгэхээр магадгүй сүүлийн
2-3 жилийн дотор зангилааных нь хэмжээ томорсон байх боломжтой л гэсэн үг болж таарч байгаа гэсэн үг. Тэгэхээр бол хавдар судлалын толгой үзүүний мэс засал дээр цагаа аваад энэ шинжилгээг өгчөж болно. Эсвэл улсын эмнэлгүүд дээр 1 2 3 айлч эмнэлгүүд дээр нийсэн шинжилгээ авдаг. Айлч эмнэлгүүд дээр очиод өгөх боломжтой. Байдаг шүү за. За хоёулын D витамин нь бол таних дутагдaltaй байсан. Тэгэхээр хоёулаа тэрийг нөхөх тунгаараа уугаад ууж дуусныхаа дараа шинжилгээгээ дахиж өгөөд тэр нөхөгдснөө хараад тэгээд дараагийн тунгаа хоёулаа бичүүлж авна гэсэн үг шүү. За тэгээ би танд дэмжлэгийг бичээд өгье за. За нэвтрүүлгийн маань оролцогч болох алтан цэцэг гэгчид маань яг дотоод шүүрлийн эмчээс ямар зөвлөгөө өгөх одоо хэдүүлээ сонсъё. Алтан цэцэг гэгч маань мөн адил яхад харуулад дээрээс нь дэмжлэлээр бас зарим нэг шинжилгээнд өгсөн байгаа. Одоо хариу сонсцоо. За алтан цэцэг гэгчийн маань хувьд хариунууд нь гарсан байна. За эхлэхээс эхлэе. За яхад дээр бол хоёул ер нь бол зангилаа тэмтрэгдэж байсан. За одоо бол тийм зүүн талдаа нэг жижигвэр зангилаа байгаа юм байна. За гэхдээ энэ зангилаагаа болуулна. Нэмэлт шинжилгээнд тэр өгөх шаардлагагүй. Яхадаа ер нь бол 6 сар тутамдаа хянуулаад явна. За даврын шинжилгээ нь бол бамбаа үндсэн даврууд нь болон зохицуулагч давар нь аль нь хэвийн асуудалгүй шүү. За тэгэхээр бамбаа талаас нь зангилааны өөрчлөлт байна. Энэ зангилаагаа 6 сар тутамдаа нэг яхадаа хянуулаад явах нь гэсэн үг. За тэгээ яхад хянаж байгаа одоо гол зорилго нь хэмжээнд томорж гин үү, бүтэц өөрчлөгдөж гин үү, одоо хортой сэжиглэх ингээд бүтэцийн өөрчлөлт орох нь үгүй юу? Тэрийг л хянаж байгаа. Одоогор бол зангилаан дээр нь асуудалтай зүйл байхгүй гэсэн үг шүү. За хоёулаа нэмэлтээр нэлээд шинжилгээнүүд өгсөн. За энэ шинжилгээнүүдээс нь таны сахар, өглөө үеийн сахар нь бага зэргийн их гарсан. За одоо тэгээ 3 сарын дундar сахар нь бас бага зэргийн өндөр гарсан байгаа даа. За тэгээ энэ хоёр үзүүлэлтийг нь харахаар танд чихрийн шижээ одоохондоо бол арай үсэйгүй. Гэхдээ чихрийн шижингийн урдл байдал буюу предиабет гэсэн зураглал бол одоо гэж онцлохоор харагдаж байгаа шүү. За бусдаар өөр хоёулаа нэлээ олон нэмэлт шинжилгээнүүд өгсөн. Цус, шээс, биохим гэдэг бусад ерөн шинжилгээнүүдийн зүгээр одоогоор шээсээр ураг алдсан, шээсээр сахар гарч байгаа энэ ийм өөрчлөлтүүд ер нь бол байхгүй наа гэсэн үг. За тэгээд ер нь бол чихрийн шижин гэдэг өвчин маань нэгдүгээрт эрүүл, дараагийнх нь чихрийн шижингийн урдл байдал буюу предиабет, тэгээ сүүлд нь чихрийн шижин гэдэг өвчин маань үүсдэг байна. Тэнгууд таних одоо предиабетаас хоёлаа дараагийн одоо хэдэн жилийн дараа чихрийн шижин хэв шинж хоёр руу шилжих боломжтой. Нэг бол эргээд одоо хэвийн үйл ажиллагаанд орох боломжтой гэсэн үг. За эхний ээлжинд хоёлаа одоогор бол эмийн эмчилгээ бол хийгдэхгүй. За юу хийх вэ гэхээр эхний 3 сартаа хоёлаа хоол болон хөдөлгөөнөө анхаарах нь байна. За түрүүн даралт маань өндөр байсан тийм ээ. Даралтыг бол 130, 35, 85 гэсэн үзүүлэлтээс байнга доошоо барина. Чи одоо хоолныхоо дэглэмдэр жоохон тодруулга өгөөчтэй тухайн одоо алтан цэцэг гэгчид маань одоо яг ингээд сахартай хүмүүс чинь би сахартай гэсэн надад ингээд сахар гарсан ч гэдэг юм уу те сахартай байсан ч гэдэг юм уу ингэж ярьдаг хэрнээ нөгөө хоолны дэглэм амьдралын хэв маяг өөрчлөгдөхгүй ингээд яваад байдаг тохиолдол аюул илбэг байдаг. Ер нь ойр тойрныхноос харж ирсэн ч гэсэн те. Тэгэхээр та яг энэ дээр нь яг нарийн зөвлөгөө өгөөч. Яг одоо та ингээд хэрвээ одоо засаж авахгүй бол энэ дараагийн хэв шинж рүү ойрхон байж болно гэж шүү дээ тий. Тэгэхээр буцаад хэвийн болоход нь мэдээж энэ нөгөө нэг амьдралын хэв маяг хоолны дэглэм чинь маш чухал байх гэдэг байгаа. Харагдаад байдаг тий. Тий. За ер нь бол одоо бол ингээд зөв хоолтын 5-ны зарчим гэдэг зарчмыг л ерөнхийдөө бол бид ингээд баримталдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бид хоолоо хийгээд аягалж идэхдээ л яг энэ зарчмыг баримталж аягалж идэх гэсэн үг. Таны хоол хураа бол байна уу, шүлтэй бол байна уу? Тэрнээс үл хамааран энэ бүтцээр хооллно. За энэ нийт хоолных нь 50% нь буюу ойролцоогоор 300 г орчим ногоо бүх төрлийн ногоо орно. За үлдсэн 50%-ийнх нь 25% нь буюу уураг, мах, өндөг, хям. Үлдсэн 25% нь үр тариа буюу гурил, будаа, гомь, бүнтүүс, төмс эднэр нь орно гэсэн үг. Тэгээ энэ зарчмаараа өглөө, өдөр, орой гэсэн 3 удаа ер нь бол хооллохыг зөвлөдөг. За одоо яг нэг юм дэглэм
ч юм уу гэж ер нь бол их ойлгох хэрэггүй. Яг нөгөө нэг эрүүл хоолтын одоо бүтцээл гэсэн үг. Хоолоо аль болох нөгөө алаглуулаа л гэдэг шүү дээ, Тийм. Олон нэр төрлийн зүйлийг хольж идэхийг, олон нэр төрлийн ногоо идэхийг ингэж илүүтэй зөвлөдөг. Тэгэхээр дан хар гурил идээл, дан хар будаа идмэд энэ төр гэсэн үг биш. Хар цагаанаа холиод идэж болно, ээлжлээд идэж болно. За тэгээд ойролцоогоор нэг энэ 25% мах гэдэг нь нэг 100 г орчим. За ер нь бол одоо нөө сүүлийн үед яг нэг алганы одоо хүний гарын хэмжээс ер нь илүү төлхөө хэмждэг болсон 100 г гэдэг нь ойролцоогоор нэг таны алганы зузаантай алганы диаметртэй орчим мах. За тэгэнгүүт энэ гурил будаа, гомь, бүнтүүс төмс нь ойролцоогоор нэг аяга буюу нэг 100 г-аас 200 г орчим гэж явдаг. За энэ дээр нэмээд нэг 15 г орчим өөх тос гэхээр ургамлын тос, махны тос, тэгэл нөө масл, майонез, цэцгийн тос бүгд ордог өөх тосондоо. За тэгээ энэ зарчмаараа ер нь бол өдөртөө 3 удаа хооллоно. Таны октоосоо хэрэглэхгүй юм бол чихэр, шоколад, ундаа жуус буюу нийлмэл нүрс усыг л октоосоо хэрэглэхгүй байх нь. За тэгээд бага зэрэг одоо завсар дунд нь яг үндсэн хоолны дунд одоо ямар нэгэн юм идмээр байвал жимснүүдээс идэж болно. Бүх төрлийн жимс болно. Гэхдээ нэг дор хит их хэмжээтэйгээр идэхгүй. Үдээс өмнө, үдээс хойш унтахын өмнө гээ 3 удаагийн сонголттойгоор идэж болно. Гэхдээ нэг удаадаа нэгээс нэг ширх. Одоо алин мандрин энтер жимснүүдээс бол нэгийг усан үзэн мөрлөн пандор гэж жижиг жимснүүд гэдэг ш тэднээс бол нэг 10-аас хэтрүүлэхгүй ч юм уу. За бүх төрлийн самарнаас нэг атгах ч юм уу тий. Нэг иймэрхүү хэмжээсээр л одоо энэ хэмжээнээс айлхаар хэтрүүлэхгүй байхыг л илүүтэй зөвлөдөг. За тэгэл хоолны дэглэм барьж байгаа гэсэн ийм бодолтойгоор ер нь бол өөрийгөө стресстүүлж болохгүй. Өөрийнхөө дуртай амтлагаагаар энэ бүтцийн дагуу ер нь бол хоолно л гэсэн үг. За тэгээ энэ дээрээ нэмээд хөдөлгөөн хийн. Дунд эрчимтэй хөдөлгөөнүүд гэхээр алхахгүй, дугуйнах, усан сэлэх, бүжиглэх та аль хөдөлгөөнийг хийхийг хүсэж байна, аль нь танд илүү дуртай, та алинд нь илүү сонирхолтой байна. Тэрийгэ 7 хоногийн 5 өдөр хамгийн багадаа 30 минутаар хийх нэ. За тэгээ 3 сарын дараа хоёлаа энэ шинжилгээнд дээр гарсан өөрчлөлтүүдээ дахиж хянж үзэх нэ. Чихрийн шинтэй хэрнээ хоолны дэглэм барих амьдралын юм аяга өөрчлөхгүй яваад байдаг. А зарим нь бүр үзүүлэхгүй яваад байдаг. Ингээд тоохгүй яваад ах нь ер нь ямар эрсдэл төрөгд юм бэ? Нөгөө бид нэр өдөр тутамдаа ер нь харж идэг айгүйх мэдээлэлс ч гэсэн хардаг нөгөө хөл гараад хариулцсан тий. Яар шарах нь удаан идэгдэг ч гэдэг юм асуудал байдаг. А яар шарах удаан идэгдэг асуудал бол бараг ингээ хамгийн наазахын асуудал юм шиг байгаа юм. Бүр цаашлаа дамжирвал энэ ер нь ямар асуудал хүрэх вэ? За ер нь бол нөгөө чихрийн шижин өвчний маань одоо нөгөө чимээгүүд тахал гэж нэрлсэн байдаг тий. За энэ бол зүгээр ч нэг одоо чимээгүүд тахал гэж бол нэрлээгүй. А хүмүүс яг онцлогдоод магадгүй нэг юм хяналтгүй явснаас болоод нэг 5-аас 10 жилийн дараа чихрийн шижингийн хүндрэлүүд үүсэж эхэлж болно. А нэг бол сая таны хэлснээр октоосоо үзүүлээгүй чихрийн шижингээр өвдчихсэн явсаар байгаад анх онцлогдохдоо чихрийн шижингийн хүндрэлүүд үүссэн ч байж болдог. За тэгэнгүүт яагаад хүмүүс энэ хүндрэл үүстэл нь ингээ явчихдаг юм гэхээр одоо бусад өвчнүүд шиг чихрийн шижин жишээ нь ингээд хүн төсвөр алдатлаа өвдөөл тэ эмнэлэгт очихоос өөр аргагүй болтлоо ингээл зөвөр илрээд идэг одоо тийм бас шинжтэй өвчин болох биш. А яг хөө ингээд ядардаг, сүлддэг, баг зэрэг ер нь хөлөрдөг, тэгэл ам цангадаг, их шээдэг гэх мэт шин зөвөрүүд уг нь нийлэрнэ. Гэхдээ тэрийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Ингээ баг багаар зөвөрүүд нэмэгдээд явдаг учраас ингээ тэрэндээ ихэнхдээ ингээ дасан зогцсон байдаг ч юм уу тий. Тэгээ манай иргэдийн хувьд ер нь бол эрүүл мэндэд нэлээд анхаардаггүй тийм болохоор хинэггүй төрлийн хүмүүс яваад байгаа шүү дээ. Ер нь бол ингээ хүндрэл үүстэй хойно одоо илэрдэг, эмчит ханддаг. За тэгээд эмнэлэгт хандсан ч гэсэндээ төдийлөн ер нь бол нөгөө яг энэ сайн хяналтанд бас байж чаддаггүй, эмээ тогтмолуудаггүй, сахар одоо хэвийн хэмжээнд нь барьдаггүй ч юм уу тийм энэ асуудлаасаа болоод чихрийн шижингийн хүндрэлүүд ер нь бол үүсдэг. За тэгээд гол хүндрэл нь бол мэдрэлийн ширхгүүдийг гэмтээдэг. Судасны одоо хатуурал үргэлжлэлийг үүсгэдэг. Тэгэхээр
мэдрэлийн ширхэхгүйд гэмтээ цусан хангамж бураад ирэхээр тэжээлийн дутагдал үүсдэг. Тэгээ захын эргэтнүүд дээр тэр дундаа хөлн дээр хөлийн шархлаа үүсдэг. Тэгээд чихрийн шижингийн гол онцлог нь болвол одоо бид арьсаараа нэг юм 5 төрлийн ер нь бол нэг мэдрэхгүй одоо мэдэрдэг. Бид халууныг мэдэрж байна те, хүүтнийг мэдэрж байна, өвдөлтийг мэдэрж байна, хүрэлцхийг мэдэрж байна. Дээрээс нь тархалтын мэдрэхүй мэдэрж байна. Тэгэнгүүт энэ бүх мэдрэхүй бүх хэсгээр буурдаг. Тэгэнгүүт одоо чихрийн шижинтэй хүмүүс одоо яадаг юм гэхээр өвлийн улиралд жишээ нь хамгийн түгээмэл байдаг. Ингээд хүүтнээс болоод нөх хитрхийн бариу гутал өмсдөг ч юм уу те, хитрхий зузаан амьстай явдаг, хөлөө холгосноос энэ төр болоод шарх үүсчдэг. Шарх үүссэн байхад ч тэнд өвдөлтийн мэдрэхүй буурсан учраас одоо шархалснаа мэдэхгүй явж идэг ч юм уу те. Бас тийм эрсдэл. Тийм тэгэнгүүт дээрэс нь одоо нөгөө тэжээлийн дутагдал үүссэн байгаа, судасны нарийсал хатуурал бүглэрэл үүссэн. Тэгэхээр тэнд нөгөө шарх буцаж хурдан идэх, нөхөн түлжих байдал энэ төр нь буурчдаг. Тийм. Яг хамгийн одоо их үүсдэг нь захын хэсэг дээр хөлн дээр л нэлээ үүсдэг. Гэхдээ энэ одоо мэдрэлийн гэмтэл бүхий л эргэтэн тогтолцоон дээр нь үүсэж байгаа. Нүд, зүрх, бөөр, тарих гэд бүх хэсгүүд дээр. Тэгээд энэ өвдөлтийн мэдрэхүйч бүх хэсгүүд дээр буурж байгаа. Тийм учраас чихрийн шижинтэй хүмүүсийн нэг аюултай одоо тал нь бол маш их өвдөлт үүсгээр ингээ хурц өвчнөр өвдсөн байлаа ч гэсэндээ тэр одоо өвчний өвдөлтийн шинж тэмдэг тийм тод байдаггүй. Яг хэвийн хүмүүсийнхтэй харьцуулахад тийм хурц өвдөлт илэрдэггүй, баг зэргийн өвдөлт мэдэрдэг. Одоо зүрхний шигдээсгэр өвдлөө гэж бодоход хүчтэй өвдөлт айгу бага байдаг. Одоо тэсвэрлэлийн айгу амар өвддөг шүү дээ. Тийм өвдөлт ингээ хүн дээр үүсдэг байхад чихрийн шижинтэй хүмүүс тэр мэдрэхүй буурсан учраас ер нь бол тийм хүчтэй өвдөлт үүсдэггүй. Өвдөлт өгдөг. Гэхдээ тэрийг ингээд хүнд хэсэж явж болохоор хэмжээний мэдрэхүйг одоо мэдэрдэг ч юм уу. Гихмитчлэнгээр ингээд одоо энэ нөгөө өвдөлтийн мэдрэхүй ер нь бол буурчдаг учраас яг энэ хүндрэл үүсэл яваад идэг. Тэр нь тэр төдийлэн тухайн хүндээ сайн мэдэгддэггүй. Тэгэхээр ер нь аль чимээгүй тахал гэж нэрлэгдсэн ер нь аль юм учиртай. Тийм ер нь аль аюултай өвчин. Тийм ээ. Тэгэхээр сахар хэрэг онцлогдсон л бол иргэд маань ч гэсэндээ маш анхаарал сэрэмжтэй байх нь байна. Эрүүл мэндийн байгууллагууд байнга одоо үзүүлж харуулах нь байна. Амьдралын маягаа өөрчлөх нь гэх маш олон зүйлсийг давхар зэрэгцүүлж хамт авч явж иж урт удаан амьдралын чанартай байх гэдэг шүү дээ. Тийм. Баярлалаа амч. За үзэгчдээ эрүүл амьдрал цай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд Мо Медикал клиникийн эмнэлгээс нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа. За манай оролцогчид маань бол 60 насны төлөөлөл болсон 2 эмэгтэй байгаа. За энэ 2 эмэгтэйд маань эрүүл мэндийн ямар одоо асуудлууд тулгарсан байна, тулгамдсан байна. Энэ болгоныг бид нар яг мэрэгжлийн эмчийн зөвлөгөөтэйгээр за судалгаа нотлохонд суурьсан одоо энэ шинжилгээний дүгнэлтээр одоо эрүүл мэндийн биеийн байдал одоо нөхцөл байдлыг нь үнэлээд эмчнээс бас одоо тодорхой зөвлөгөө мэдээллүүдийг авч явж байгаа. За энэ удаагийн дугаарт маань 2 оролцогч маань дотрын эмчид үзүүлээд шинжилгээгээ өгөөд за тодорхой шинжилгээнүүдийнхаа хариуг аваад эргээд одоо нөгөө эмч шиг ороо зөвлөгөө юм авсан байгаа. За энэ нэвтрүүлгээс та бүхэн маань яах вэ гэхээр мэдээж энэ 2 одоо эмэгтэйг одоо өөрсдөө төлөөлүүлж бодоод эрүүл мэндийн ямар нэгэн одоо асуудал одоо шинж тэмдэг тий зөвөр илэрсэн бол та бүхэн цаг алдалгүй эмчит хандах нь зөв юм байна. Мэдээж эмчит хандсанараа таны одоо энэ биеийн байдалд одоо биед ямар өөрчлөлтүүд гараад байгаа вэ гэдгийг тодорхой тухайлсан шинжилгээнүүдийг төлөвлөөд шинжилгээний хариун дээр үндэслээд танд яг тохирсон эмчилгээг яг зааврынхын дагуу яг одоо хоног хугацаагаар нь төлөвлөөд ингээд танд зөвлөх юм аа. Энэ бол мэдээж таны эрүүл болох одоо их үндэс. За мэдээж одоо эмчит хандаж одоо үнэхээр асуудал үүссэн бол тэрийг үзүүлэх нь бол ойлгомжтой тодорхой асуудал. За үүн дээр нэмэгдээд амьдралын хэв маяг өөрчлөх гэдэг маш том одоо энгийн дадал хэвшил байдаг. Энийг ч гэсэндээ та бүхэн маань ерөөсөө орхигдуулж болохгүй. Эмч нарын зөвлөж байгаа зүйл бол ерөөсөө эрүүл хооллолт, эрүүл зөв хооллолт. Мэдээж энд бол дэглэм яригдаагүй. Одоо таны идж байгаа хоолнд бүх төрлийн хүнсний ногоо тодорхой хэмжээгээр агуулгдсан байх ёстой. Мэдээж өдөр тутамдаа өөртөө тохирсон дасгал хөдөлгөөний хийснээр танд эрүүл байх үндэс бүрэлдэхнэ. Ингээд нэвтрүүлэгтээ үргэлж хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөж байна.